Хизээч хуучирдгүй ураллын нэг нь хувцас загвар байдаг. Хувцас загвар байнга өөрчлөгдөж, мод нь шинжлэгдэж байдаг лээ. Хувцас загварын ертөнцид хөл тавьж байгаа өсвөрийн загвар өмсөгч, зохион бүтээгч охтын талаар сурвалжлагаар хүүхдийн мэдээний томьёо үргэлжлүүлье. Хувцас бурхан бие зүтгэр гэдэг. Тэгвэл энэ бурханлаг хувцас гэжийг урлах чин хүсэлтэй авьяаслаг загвар зохион бүтээгч охинтой уулзахаар бид Монголын хүүхдийн ордныг зорьсон юм а. Мөх чимээг охин бүр цэцэрлэгт байхасаа л зохион бүтээгч болохыг мөрөөддөг байжээ. Хувцас загвар нь олон хэв маяг хэлбэртэй байдаг ч гоёлын, авангард, чөлөөт үндэсний гэсэн үндсэн дөрвөн төрөлд багтдаг. Манай өсвөрийн загвар зохион бүтээгчид авангард, чөлөөт загварын стилийг голлон уралдаг байна. Тэгээд энэ чиглэлээр ерөөхдөө 6 жил сурч байгаа. Тэгээд энэ жил болохоор хүүхдийн ордонд ерөөхдөө явж байгаа. Тэгээд загвараа болохоор авангард маягаар тийм этгээд гаж юугаар болохоор байгалийн тийм гашуудлын хүний сэтгэл дэлхийн гайхамшигыг тэрийг болохоор тийм гаж сэднэр илэрхийлэх нь бол авангард стилийг ерөөхдөө явдаг, загвараа зохиодог. Тэгээд тийм хүмүүсийн тийм одоо уй туйгууныг жаргал зовлон тэгээд үндсэн навчны мод зодоос ерөөдөө санаагаа авдаг загварынхаа. Энэ охиныг хулан гэдэг. Мөх чимгийн дотны найз. Тэрээр найзынхаа уралсан шилдэг бүтээлийг өмсөж хамлуулдаг. Загвар өмсөгч болохыг бас л бүр багаасаа мөрөөддөг байжээ. Тайзан дээр алхна гэдэг нь хулан охины хувьд хамгийн сайхан мөч байдаг байна. Нийт ажиллахаараа нэг стайл хэмжээний тайзсан. Тэгээ маш их сандарч ийсэн. Тэгтээ бас яг тийм сандрал бол амар ч гэсэн дотор байлгасан. Тэгээд ер нь анхны тайзсан болохоор маш их юм дурсамж үлдээсэн. Ямар сайхан дурсамж үлдээсэн миний дүгээр? Эхлээд маш их сандарч ийсэн болохоор хувцаа ингээ бурааралж өмсөх тийм тохиолдол бас байсан. Миний дүгийн хайрлж хүндэлж явдаг энэ хүн шиг болохынсан гэж боддог ямар загвар өмсөгч байдаг вэ? Тэр хүнээс чи юуг нь суралцдаг вэ? Надад бол бадам гэрлэгч маш байдаг. Тэгээд бас манай нар мандах шиг маань бас шив. Ерөнхийдөө яг өөрийнх нь байгаа байдлаас нь суралцдаг гэж болж байна. Загварын алхаа гიშгийг хүн хажуунаас нь харахад их амархан юм шиг санагддаг штэ. Ер нь зүгээр ингээд алхаа явах. Загварын алхаа хоёр юугаараа ялгаатай байд юм бол? Яг гоо тайз гэдэг бол маш гоё зүйл. Тийм учраас загварын алхаа бол маш тийм эрхэмсэг, эмхтэй хүний эрхэмсэг байдлыг бас их гаргадаг гэж боддог. Мөнх чимэг охин үнсгэлжин 2012 тэмцээнд амжилттай оролцож, урлах эрдэмтэд сургуульд шалгалтгүй элсэн суралцах эрх авсан байна. Түүний хамгийн дотны дуслагч, шиглүүлэгч нь загварын дугуулангийн багш Нар Мандхан юм а. Мөнх чимэг гэдэг хүүхэд бол энэ жил орж суралцсан. Одоо энэ чиглэлээр урлах эрдэмтэд сургуульд орохоор битээр бол шаргуу бэлдэж байгаа. Загвар өмсөгч гэдэг мэргэжил бол эмэгтэй хүн болгонтой дагаж явдаг ийм урлаг. Эмэгтэй хүн бол гоё сайхан алхаа гიშгээтэй, гоё сайхан гоё л байх ёстой гэж би боддог. Тэгэхээр энийг бол хүүхдэд жоохон байхасаа л илүү сонирхдаг. Эмэгтэй хүн болгон. Тэгэхээр энэ бол заавал мэргэжил гэхээс илүү байх ёстой зүйл гэж ойлгох хэрэгтэй. Давхар мэргэжил болоо эзэмшиж болно шүү дээ. Загварын ертөнц хүүхдэд гой зүйн бүх талын төлөвшил олгодог. Биеэ хэрхэн зөв авч явах соёл, алхаа гიშгээгээ цэгцлэх хамгийн гол нь өөртөө итгэх итгэлтэй байхыг зааж сургадаг байна.